Ерөнхий боловсролын дунд ахлах ангийн сурагчдын хэрэглээнд зориулан хянан ерөнхий найруулагч доктор профессор Ж Санжаа, найруулагч доктор С Норжин Лам, докторант Д Нар Мандах нарын хэвлүүлсэн Монгол хэлний тойл 2014-ийн нээлтийн ёслол 2014 оны 4 сарын 24-ний өдөр Улаанбаатар их сургуулийн олон улсын хурлын танхимд болов. Нээлтийн үйл ажиллагаан дээр Улаанбаатар их сургуулийн ерөнхий захирал УДОГ үг хэллээ. Тэгэхээр хэл гэдэг маань нийгмийн маш чухал нэг хэрэглэгдэх хүн байдаг. 몽골어 사전은 바로 이런 계약을 입증해주는 하나의 중요한 자료가 됩니다. Тийм учраас монгол хэлний энэхүү тойл маань сурагчдад бас одоо тэдний нийгэмдээ харилцах хэрэглэн маш чухал үүргийг гүйцэтгэнэ гэж үзэж байна. 이 말에 이 사전에 기초해서 이 몽골어의 모든 것들이 표준과 그릇된 것이 밝혀지게 될 것입니다. энэхүү одоо тойл бичгээр дамжуулаад бас одоо монгол хэлний олон асуудлууд бас тодорхой хэмжээнд цэгцэрэхэд хувь нэмэр оруулах байхаа гэж найдаж байна. 이와 같이 귀한 그 사전이 산자박 씨를 비롯한 훌륭한 이 몽골어 학자들에 의해서 출판되게 된 것을 참으로 축하를 드립니다. Тийм учраас өнөөдөр энэхүү тойлыг одоо бүтээхэд хийхэд хувь нэмэр оруулсан одоо гар бие оролцсон бүхий л хүмүүстээ Санжаа багш болон гол зохиогч Санжаа багш болон бусад бүхий л хүмүүстээ одоо чин сэтгэлээ бас дахин баяр хүргье. 예, 3년 반 넘게 이렇게 많이 수고를 하셔서 이렇게 아름다운 책으로 나오게 된 것을 다시 한번 축하를 드리고 이 책을 통해서 몽골어가 더 발전하고 또 몽골어가 발전할 뿐만 아니라 몽골이라는 이 몽골 국가가 아주 든든히 서가는 그러한 계기가 되기를 바랍니다. 3 жил хагасны хугацаанд өөрсдийн маш их одоо хүч хөдөлмөрийг зориулсны үр дүнд энэхүү тойлогчийг одоо өнөөдөр хэвлэгдэн гарсанд чин сэтгэлээс дахин баяр хүргээд тэгээд энэхүү тойлоор дамжуулаад Монгол хэлний хөгжлөөр зогсохгүй Монгол улсын хөгжилд ч гэсэн үнэтэй хувь нэмэр болох болно гэдэгт найдаж байна. 이루에 수고하신 여러분들을 위해 여러분들 큰 박수로 보내주시길 바랍니다. энэхүү ажлыг хийсэн эдгээр хүмүүс та бүхнийг дахин чанга алга ташин баяр хүргэнэ гэж хүсэж байна. Хуралд нийслэлийн боловсролын газар, Монгол улсын их сургууль, Монгол улсын багшийн их сургууль, шинжлэх ухааны хэл зохиолын хүрээлэн, Монгол үндэсний номын сан зэрэг байгууллагуудын төлөөлөгчид, эрдэмтэд хийгээд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш, оюутан сурагчдын төлөөлөл оролцов. Нээлтийн ёслолыг тус тойлыг эрхлэн хэвлүүлсэн Сэжвагдан төвийн захирал Ёби Мун ээж, Монгол хэлний тойлын ерөнхий хянан найруулагч, Улаанбаатар их сургуулийн хүмүүнлэгийн салбарын эрхлэгч доктор профессор Ж Санжаа тус тойлын өвөрмөц онцлогийн талаар товч мэдээлэл хийв. Үүнд тойлын үгийн сан бүрдүүлэхдээ ерөнхий боловсролын сурах бичгээс түүгэрлэн баг дунд ахлах ангийн багш нар, ихтэй сургуулийн эрдэмтэн багш нарыг оролцуулан хамгийн идэвхтэй өргөн хэрэглээний 12,000 орчим үгийг сонгож, эдгээр үгийнхээ ойролцоо салаа тайлбарлаж, холбоо үг, хэлц үг, зүйр цэцэн үгийн жишээгээр баяжуулснаар нийтдээ 26,000 орчим үг хэллэгтээ бэсрэг тойл болсныг дурдав. Мөн 2,000 гаруй өргөн хэрэглэж байгаа гадаад үгийг хавсаргаж, бичлэг, гарал, дуудлага, дүүх монгол үг зарим тайлбарыг нь хадсан гэв. Бусад тойлтой харьцуулахад үгийн тайлбар маш товч, онц хураангуй болсноороо онцлог ажээ. Монгол хэлний зөв хэлний тогтолцоонд сурах суурь боловсрал ач холбогдолтой 10 гаруй хавсралт хийж өгчээ. Нээлтийн ёслолын хүндэт зочдоор ардын багш доктор профессор С галсан, Монгол улсын их сургуулийн хүмүүнлэгийн салбарын монгол хэл шинжилгээний техникийн багш доктор профессор М Базар Аригчаа, Монгол улсын багшийн сургуулийн монгол хэл шинжилгээний техникийн эрхлэгч доктор Д профессор Иш Бат төгснөр тойлын талаар сэтгэлдээ хуваалцсан юм. Ном гардуулах ёслолын үйл ажиллагаа эхэлж Улаанбаатар дунд сургуулийн 8-ын Б ангийн сурагч О Билгүн тойл бичгийн дээжийг дурсгал болгон барив. Дараа нь тус сургуулийн ерөнхий захирал доктор профессор УДОГ эрдэмтэн багш нарт номын дээжээс гардууллаа.